За энэ манайхан сайн зэрэг шиг чухал хууль оруулаад ирж байна. Тэгтээ би Пүрэвдава гишүүнтэй л их төхөө саналтай байна да. Хөшийн ерэн засгийн газар байгаа билүү? Монгол улсад. Энд чинь одоо манай иргэдийн маш их олон иргэний эрх ашгийг хөндсөн. За би өөр хэлий та гадаадд ажиллаж тэндээсээ явуулсан мөнгө, хашаа байшингаа зарсан мөнгө, зээлмэл айл амтнаас цуглуулсан мөнгө, байшингаа зараад чиний байшинг би нураач чи энэ айлын энэ байранд төр зур түрээсээр амьдр гэж хэлээд амьдруулж ягаад түрээсийн төлбөрөө төлөхөө болоод нөгөөтгий шүүхтэлцэдгүүд ерөөсөө энэ бол галзуу юм солиотой юм ажиллагаа шүү дээ. Тэгээ энийг одоо цэгцэл янзлыг гэдэг ийм санаачлал гаргаж байгаад би бол баярлж байна. Ш одоо тэнд хэн байна? Бат дэлгэр байна уу? Бат цорог байна уу? Цагдаагийнх нь би сонгон хайрхын дүүрэгдээ тэр кид апартмент гэдгээс болж бүр дагуулж очиж уулзуулсан. Цагдаагийн дарга нар дагуулж очиод уулзуулаад эдгээр нэг жаахан хөдөлгөөнт байшин овоо хэдэн давхар явж байгаа л одоо зогссон. За энэ бол өнгөрсөн зүйл. Одоо энэ ирээдүйн цаг дээр яаж ийм юмнаас ангиж ярах вэ гэж. Тэгэхээр би бол юу гэж хэлж яах вэ гэхээр энэ орон сууцны захиалга авах тухай хууль гаргамаар байна. Бүртгэл бол байна. Сайн зэрэг гişүн. Таны энэ хэсэг бол нэг хэсэг юм. Тэгвэл энэ орчин үед санхүүжилт гэдэг юмгүйгээр бол бас одоо хоосон бүртгэл явахгүй. Тэгэхээр яаж мөнгө авах юм? Одоо чи ямар асуудал үүсчихэд байгаа амтны баахан мөнгө авчиад ер нь заллиг хийж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ заллингаас үржсэн сэргийлэх хууль баймаар байгаа. Батлагаараа заллингаас сэргийлнэ гэж та нар яриад байдаг. Энэ тийм чиглэлийн хууль баймаар байна. Ялангуяа орон сууцсан дээр. Одоо би мэдэхгүй байна л дээ. Энэ дээр би бол засгийн газар ажилламаар байна. Одоо сайн зэрэг гişийнхээ энийг зогсоочхоор бас хэцүү. Зогсоохгүй гэхээр бас очиод өрөөс нь хаал явж байна. Энэ нэг өрөөс нь гарал яваад байна. Нөгөө гар нь нөгөө хөлн зүрхэн тархин систем ерөөсөө энэ саяны Пүрэвдава гишүүний хэлж байгаа шиг эднэр бас ажиллахгүй шүү дээ. Энэ ч өөрөө цогц асуудал байхгүй. Маш олон талын сонирхол орж иж. Тэгэхээр ингэж янзлж болохгүй мүү? Би одоо яа санд өхөө мэддэхэ байчлаа. Энэ ч зориултын бас харьцуулж байгаа шүү дээ. Одоо тэгээ би өөрөө зүгээр дугуй зохион бүтээгээ сууж ийн л дээ. Нэг тэр агент маягийн системээр дамжих ёстой. Тэгээд тэрлүү порцоор мөнгө өгөх ёстой. Порцоор шүү. Эрсдлийг багасгаж. Тэгэхгүй ингээ хүний хашаа байшин зарсан мөнгөийг аваад тэгээд ерөөс ингээ хэдэн жилээр нь байшин босдгүй өөр юм дэргүүлээд тэгээ манай хууль хяналтын байгууллага дээр бас хэцүү яв. Гүцэхөө. За Алтан гишүүний микрофоныг гүцээгээд өгье. Би цагдаагийн байгууллагч хийсэн дүүрэг дээр нэг хэрэг үүссэн жовж явах шиг энэ төвд нэг хэрэг үүссэн жовж явах шиг за ингээд яста адгийн зарга одоо дээр үед бол 10 хоног байсан юм байл. Одоо адгийн зарга бол 10 жил болж штэ. Хүний мөнгө авчаад ингэж 10 жилийн зарганд оруулна гэдэг бол Монгол улсад засаг байхгүй, төр байхгүй гэсэн үг шүү. Тийм учраас энэ дээр хууль санаачсан гишүүнийг би бол дэмжиж байна. Тэгвэл энэ нэг хүний хийдэг ажил биш. Энэ одоо Монгол улсын засаг гэж байдаг бол засаг бүх шугамаараа ажиллаж оруулж ирэх ёстой хууль. Тэгвэл хугацаа алдаж болохгүй. Тэгэхээр яаж болдгийг энэ одоо сайн зургийнхаа хуулийг явуулчаад тэгээ засгийн газар чиглэл өгч болдог билүү? Энийг ингээд боловсруулад оруулаад энэ асуудлыг ингэж хий. Би нэг ийм хоёр талтай явбал их зөв болно гэж бодож байна. Хүний хийсэн үгүйсгмээргүй байна. Тэгвэл бусад харилцаануудыг нь хаймааргүй байна. 30% байшин. За 1 минут гүцээгээд өгье. Нэг дутуу барьсан байшин бүртгэн. Тэгэхээр ор хоосон газрын хэрүүлэнд алтан уг дээр газартаа номын чимэг хөрөнгө оруулагч ингээл мөн хэрүүл болд юм билээ шүү дээ. Тэгэхээр ийм юм дээр одоо иргэн очиж харилцах бол тэгэл бид нар бол улс биш л гэсэн үг. Тэгээ энэ харилцааг зөв болгомоор. Агент тийм үү агентлаг юм уу мэдгүй одоо нэг тиймэрхүү хувийн маягийн юмнуудаараа дамжаад явах хэвээр. Нөгөөдөл нь өөрөө даатгалынхаа тогтолцоонуудыг хангасан байх хэвээр. Тэн дээр нь төр засаг оролцдог. Энийг ийм зах зээлийн маягийн болгол яасан. Пүрэвдава чир нь хаанаас уншсан эсвэл үзсэн юм уу эсвэл олон байшин барьсан юм уу? Чир нь ажлын нормоор юм байна. Тэгээ хэдүүлээ тал талаасаа хамтарч байгаа намар гэхэд хуультай болгож өгмөр байна. Ийм л хүсэл байна.
За сайн зэрэг гишүүний микрофон өгөөе. За Алтан уяг дарга маань бас угаасаа юмыг бас жоохон томхоо хардаг хүн бол бас дэмжиж байгаад баяртай байна. Тэгээ энэ үеийн дагуу бас Алтан уяг даргын хэлж байгаа шиг засгийн газарт бас тодорхой хэмжээний цаашдаа бүр суурьаар нь шийдэх чиглэлийг нүгж болно. Энэ бол өнөөдрийн явж байгаа иргэний хуулийн олоод барилгын үйл тогтоомжийн өрн шийдэж болж байгаа. Ер нь бол барилгын үйл тогтоомж дээр зургийн автор өөрөө бас энэ захиалагчийн яналтыг тавих юун дээрээ бас ямар үүрэг оролцоотой оролцох гэдэг зүйл даатгал яаж орж ирэх үү? За энэ одоо барилгын компаниуд нь бас зөвхөн одоо юу гэдэг иргэдийг төөрүүлээд байгаа байхгүй нөгөө 70 30 компаниараа энэ тэдээр нь аваад энэ тэдээр нь номын чимэг гишүүний одоо бас өргөлийн байнгын дээр ярьжсэн пүрэв даваа дарга хэлж байгаа шүү зөвхөн үлгэл хөрөнгийн энжинээр дамжуулж аваа гэдэг энэ хуулийн бодлогын өрөөнд гаргуул энэ асуудлууд бас тийг шийдэж болно. Тэгэхээр энэ ярьж байгаа зүйлүүдээр бас үүрэг даалгавар чиглэл өгөөд засгийн газартайгаа харилцаж болох ухаа гэж бодож байгаа. Энэ бол харин өнөөдөртөө ямар ч байсан цаашдаа ийм зүйлүүдийг гаргахгүй байх. Газрын гэдэг юм уу ус дулаанд хангах нь мэдэхгүй барилга дээр захиал өгөхөөс ямар ч гэсэн хаалт болж байгаа. Харин энэ хариуцлагатай явж байгаа барилгын компаниудаа хамгаалж байгаа. Дээрээс нь одоо барилгын компаниуд ч гэсэн бас бизнесийн соёл төлөвлөлтөө хийх болцоог нь бас олгож өгч байгаа. Энэ тодорхой олгож өгч байгаа. Хууль байгаамаа. Тэгээд ямар ч байсан иргэд бол мэдээллийг танилцна гэдэг бол эрсдлээ бас үзэх гэрийн дээрээ асуудлуудаа бас нягтлаад харах энэ болцоог олгоод явах нь зүйтэй байгаа гэж одоо би бас хэлмээр байна. За барилга орон сууц захиалгын гэрээ хуультай ч ихээс илүүтэй Алтан уяг дарга ер нь бол энэ иргэний хуулийн асуудал юм байгаа юм л та. Хүн мөнгөө өгөөд тодорхой бүтээгдэхүүн авах гэж штэ. Энэ угаасаа хуультай. Тэгээ манай иргэдийн одоо ухамсар за эрх зүйн соёл боловсрол за угаасаа энэ гэрэний тэгш байдлын зарчим байдаг боловч иргэд дээр очихоор за дараагийн хүн чи авах гэж байна ч зурвал зур гэж явцдаг байхгүй. Тэгэхээр бидэд ийм одоо байдал байгаа учраас бас иргэдийг хамгаалж өгөх нь зүйтэй байгаамаа. Тийм учраас иргэний хууль болон холбогдох хуулиуд дээр бас иргэдэд хамгаалсан энэ зохицуултуудыг хийж өгж ижил энэ асуудлуудыг ингээд гал одоо цаашаа томруулчихгүй шийднэ. За өмнөх асуудал дээр бол энэ нэг тийм шууд нөлөө үзүүлнэ гэж би хэлж чадахгүй. Тэр асуудлууд бол одоо бас зарим зүйлүүд бол хүнд болцсон байгаа. Тэгээ би бас түрүүн хариултандаа хэлсэн. Яагарахгүй залим их гэмтрийн шинжийг бид нар заримдаа хутлаа өгөөсгөж үзэмжээрээ шийдэж байгаа асуудлаас болоод бүр томруулж байгаа юм байна. За тэр компаниуд нь төлбөрийн чадваргүй асуудалд орчоод байхад бид угаасаа нөгөө тэр хууль нь муу учраас тэр компани бүх хөрөнгөө зайлуулж, нууж, шилжүүлсний дараа ингээд за одоо яах юм шүүгээр явна үзгээд ингээд муртчаад байгаа зүйлүүд байгаа байхгүй. Энэ одоо иргэний хуулийн орон сууц захиалгын авж байгаа хуулийнхаас илүүтэй тэр эрүүгийн хуулийг яаж хэрэгжүүлж байгаа. Дээрээс нь төлбөрийн чадваргуудлын за тэгээд яг уу барилгын одоо болоо даатгалын хуулиудын бас зарим суурь концепцийг хүндхүүгүй юу гэдгээс бас ихээхэн шалтгаална. Би жишээ нь орон сууцны гэлтгүй юм барилгыг одоо хүлээж авах комиссийн асуудлыг даатгалын компанид л хариуцуулчмаар байгаа байхгүй. Тэгээд даатгал үнэлчин даатах нь даатахгүй ийм төлбөрөөр үнэлнэ. Наа чи үн цэнтэй барилга нь үгүй байна гэдгийг цэвэр мэрэгжлийн хүмүүс чинь зүгээр л хэлээд өчнө. Манайд болохоор улсын комисс гэдэг нэг хідэн төрийн албаа агчид яваад зангаа шахаад тэр тоосон донд гүйдэг байхгүй. Тэгэл одоо авд юм шиг байна. Тэгэл одоо за боллоо. Тэгэл 3 жилийн дараа нөгөө барилгын сантехникээс зад үсэрдэг, шалаа сольдог, доод айлынхаа засварыг хийдэг, хаалгууд нь яаж идэг. За баг нарийн яриул тэгээд метр квадрат нь сайн яриул хүрхгүй. Ийм л зүйл байгаа. Тэгэхээр бидэд иргэдийнхээ өмчийг хамгаалахын тулд яг энэ явж ирэх зах зээлийн зарчим буюу тэр даатгалын систем тэр зургийн авторыг оролцуулж ирж хариуцлага хүлээдэг, хяналтаа тавьдаг тэр зүйл рүү нь оруулж ирэхгүй бол зургийн автор дараа нь би мэдэхгүй. Тэгээ би зургийн зурсан барилгын компани зурсан тэгэл шийдтсэн юм байл шүү дээ. Ингээл яваад ахаар